Эрүүл байгаарай. Энгийн зөвлөгөө. Өдөр бүр эрүүл амьдралын энгийн зөвлөгөөгөөр амьдралдаа шинэ эрч хүч тэнцвэрийг нэмээрэй. Эрүүл байхын тулд өдөр тутмын зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, сэтгэл санаагаа тогтвортой байлгах танд ойрхон зөвлөгөө аргуудыг эмч зөвлөж байна. Гэрүүлэг радио 104.5, 84.5 дэлгүүр дээрээс яг энэ цаг мөчид эрүүл байгаарай хэмээх энгийн зөвлөмжүүдийг сонсогч танд уриалдаг сонсогч таны эрүүл амьдралын хэмнэлд бас хөтөлдөг нэвтрүүлэг маань их үе эхэлж байна. За нэвтрүүлэг маань бол эрүүл амьдралын хэмнэлийг сонсогчтой үзэгчтэй уриалдаг учраас манай үзэгч хийгээс сонсогчд өнөөдөр бас нэвтрүүлэгтээ хамт байгаарай. За өнөөдрийн нэвтрүүлэгт маань урагдаж ирсэн зочин болвол Бондан зүрх эмэгтэйчүүдийн эмнэлгийн маань их эмч булган эмч маань урагдан ирсэн байна. Тэгээд эмчтэй өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Нэвтрүүлэгт хамт байгаа бүх хүмүүстээ бас өдрийн мэнд хүргэе. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг хоёлаа энгийн эрүүл амьдралын энгийн зөвлөмжүүд гэж байгаа. Тэгэхээр зүгээр л энгийнээс эхэлчихмээр санагдаад байна л та. Эмч маань хаанаас ирсэн бэ гэдэг энгийн асуултаар ирчихдээ би та. Сая бол ажилласаа ирлээ шүү. Ер нь яадаг вэ эмчээ? Эмэгтэйчүүд ялангуяа нэг удирлаас шалтгаалаад хаварч гэдэг юм уу эсвэл намар зун аль удирдалтанд түлхүү ялангуяа нэг эмэгтэйчүүдийн асуудлаараа ханддаг юм бэ гэдгийг жоо сонирхол татсан. Өвчлөл хизээ их байна аа гэж шүү дээ. Би бол ер нь улирлын байдлыг нэг тийм анзаардаг. Ер нь улиралд их байна уу, бага байна уу гэж ерөөсөө тэгж бас нэг судалж үзэж байгаагүй юм байна. Ер нь эрүүл мэнд эмэгтэйчүүдийн асуудал чинь бас заавал өвчлөлцөө хойноо биш тийм ээ. Өөрөөсөө бас өөр шалтгаанаар эмэгтэйчүүдийн эмчд ханддаг болохоор хизээ ирмээр байгаа хүсэлтэй эмэгтэйчүүд бол одоо өнөөдөр ирмээр байсан чи ирж чаддаг тийм. Тэгэхээр хувийн эмнэлгийн би ч одоо хувийн хвшлэл ажиллаж байна тийм. Хувийн хвшлийн үед бол ажиллаж авах хугацаанд бол мэдээж хүн их байгаасаа буюу өвчин их байгаасаа гэж бол бодохгүй. Эмэгтэйчүүдийн эмч нар бусад эмч нараас одоо бас нэг ялгаатай тийм. Жирэмслэмээр байна, жирэмснээс хамгаалмаар байна. За одоо бас өөр нөхцөл байдлуудыг хүсч идэг учраас бас ер нь бол заавал тийм тэр улирал цагтаас их байдгаа гэж тоо гарах боломжгүй байдаг. Боломжгүй. Тэгээд төртий дараах бас зүйлүүд дээр ч гэсэн тийм ер нь олон талд бас яг энэ эмэгтэйчүүдийн талбар дээр үзлэг оншилгоо эмчилгээ тий хийгдэж байгаа юм байна. Ер нь би үйлчлүүлэгчтэй бол өөрт ямар нэг шалтгаангүй бол тийм ээ одоо эмч дээр очих шаардлага гараагүй бол жилд нэг удаа эмэгтэй мэрэгжлийн эмчт үзүүлээрэй л гэдэг зөвлөгөө өгдөг. За ингээд манай эмчийн ярьж байгааг сонсохдоо манай үзэгчид хийгээ сонсогчид өнөөдөр бол эмэгтэйчүүдийн асуудлаар ярих нэ гэдгийг бас хэдийнэ ойлгож хүлээж авсан бахаа гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлгийг маань та шуудар үзэх боломжтой захин орчинд буюу Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэд бичгийн болвол манай пэйж хуудас гараад ирнэ. Тэгээд пэйж хуудсан дээр маань шууд лайв явж байгаа учраас энэ лайвыг маань хуваалцаж болно. Мөн комент хэсэгт нь та бүхэн асуумаар байгаа асуултуудыг бас бичиж болно шүү гэж үзэгч хийгээ сонсогчдыгаа бас уриалмаар байна. Мөн 1146 104 5 гэсэн манай эфирийн утас бас ажиллаж байгаа учраас шууд холбогдоод эмчээс маань бас асуух асуултаа асууж болно гэсэн. За ингээд эмэгтэйчүүдийн эмч ирсэн. Ер нь бол эмэгтэйчүүдийн асуудал гэдэг маань нүүрэн дээр ил харагддаг өвчин зовирыг бодвол харьцангуй далд явагддаг шүү дээ тий. Өнөөдөр наана инээс сэглийн явж байгаа ч гэсэн цаана ингээд маш хүнд өвдсөн бүсгүүчүүд ч гэсэн байж байдаг. Ялангуяа энэ нөгөө ил харагдахгүй байгаа байдал нь бүсгүүчүүдийн маань эмчит хандах, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх гэдэг энэ байдалд нөлөөлдөггүй. Жишээлбэл би бүсгүүчүүд маань хэр ер нь тоомжиргүй ингээд өвдөхгүй тий ил харагдахгүй байгаа учраас ингээд явсараа хүндрүүлсэн очдог тохиолдлууд нь хэр байдаг болоо гэдгийг сонирхож асуумаар байгаа. Асуудлын гол нь яг энэ дээр үүдэг тийм ээ. За өөрсдийгөө мэдээд байгаа нэг эмчэд очих шаардлагатай болсон юм байна гэдгээ мэдээд байгаа мөртлөө тэрийг хугацаа алдсан байх тохиолдол байна. За ерөөс 4-7 хоногт би ирмээр байсан. Сарын өмнө яг энэ зовир эхэлсэн тий. Тэр байтугай ингээд нөгөө хаяа өвдөөл болоод энэ шинж тэмдэг илрээл болоод тахт нь хизээний бас жил ч өнгөрцөн байх тохиолдол байдаг. Жилийн өмнө анх яг ийм шинж тэмдэг гарч ирсэн байна гэд тэ. Тэгэхээр ер нь бол манай монголчууд ярьдаг шнэ нөгөө эрүүл мэндэ алдвал бүхнийг алдсанд тооцоо гэдэг. Бүх асуудал нь байгаад байдаг. Гэр орон, ажил мэргэжил одоо бүх асуудал нь байгаад байгаа мөртлөө эрүүл мэнд нь ингээд заавал хаягдчихад байдаг. Би ч гэсэн өөрөө эмч мөртлөө бас л эмчтэр өөр шалтгаанаар очих шалтгаанаар бас л ингээд хойшлуулаад явсаар байгаа л нэг мэтгэд бас нэг тийм асуудал өндөрцөн байх ш тохиолдолд тийм эмч нарт үүрсэн. Тэгэхээр тэр нэг хувь хүний өөрийнх нь л бас нэг өөртөө хайртай байдал гэдэг нь л анзаарагдаад байгаа юм л да. Тэгэхээр ер нь шинж тэмдэг илрэнгүүт одоо жишээлбэл хүүхдэд ч гэсэн халуураал эмчэд л хандах хэрэгтэй байхгүй. Өөртөө дур мэдээд
манайх ерөөсө бүх насныханд энэ асуудал гарч ирдэг. Дур мэдээд юм хэрэгэлдэг. Түрүүн юм чи нэг өгчээсэн учраас энэ юмнээс үлдсэн байна. Энийг хэрэглээд үз. Тэгээд асуудал дандаа шинж тэмдэгэ бүдгөрүүлдэг. Жинхэнэ нөгөө гол эмчилгээнд тэр нь болоогүй ичдэг. Асуудал нь л энэ байна. Одоо ялангуяа охид бүсгүүчүүд маань тий сарын тэмдэг эрэлттэй холбоотой за тэгээд эмэгтэйчүүдийн асуудлаар энэ маань өөрөө эмэгтэйчүүдийн дотоод гайхгоо сайхан шүү гэдгийг ээжүүд нь эгчнэр нэмэнэр айгуу сайн зөвлөж өгөөд тэгээд бас энэ дээр хандлага нь анханасаа бас зөв яваасай тий охидуудын хувьд нөгөө сарын тэмдэг ирлээ гэдэг одоо нөхцлөөр одоо үйл явцаар л би ер нь эмэгтэй хүн боллоо гэдэг энэ байдал нь илэрдэг штэ энэ бас нэг өөр хандлага баг нөгөөтэйгөр яг энэ одоо сарын тэмдгийн эрэлттэй холбоотойгоор зарим бүсгүүчүүд маш их өвдөлт завиурууд ингээд үүсдэг. Энийний ялгаатай байдлаас нь та ингээд тайлбарлаж өгөөч. Ер нь эмэгтэй гэдэг хүүстэй анх төрснөөс эхлээл яг ялгаатай болоод эхэлдэг байхгүй. Няраа байх үеийн харьцалгаа. За тэгэл биений юм эрэх хүртэл чинь тэр чинь өсвөр үеинд тийм ээ. Тэгэхээр онцлогтой бас хичнээн биений юм эрэг ч гэсэн өтрэнээс шүүрэл гарна тийм тэр эрхтний онцлог гэж байна. Тэгэхээр мэдээж анх биений юм ирэхэд бол охтуудад бол одоо харьцангуй бас охтууд маань зөвхөн телевизээр гарч байгаа нөгөө ариун цэврийн хэрэглээ рекламнаас эхлээл бүгд багасаа мэддэг болоод нөгөө ээжигээ тавтан дураагаад бүр 2-3 настай хөвгт жишээлбэл дотоочондоо дамск ээж авда хэллэг наагаа авчдаг гэх мэт те. Тэгэхээр өөрөө ингээд нөгөө нэг хүнийг харж дуурайж барьж нөгөө нэг тийм байдал нь илүү хөгжөө явчихдаг юм байна. Тэгэхээр яг хөвгтлэр мэдээж охтууд анх биений юм ирэхэд ийм ариун цэврийн хэрэглэлт юм байна гэдгийг ер нь бол бүгд мэддэг болчихсон. За мэдээж ирэх нас нь хүүхд болгонд өөр байна, ирэх хугацаа нь өөр байна. Ирэх үедээ завирлах завир, заримд нь завир байхгүй гэдэг те. Хувь хүний одоо өөр онцлогтой байгаад. Тэгэд яагаад өвдөд байгаа юм бэ гэдэг. Ер нь биений юм ирнэ гэдэг бол умайн бацлалт байхгүй. Эмэгтэй хүн насанд төрсөн хойноо төрөхдөө хүүхд төрүүлэхдээ умайн бацлалт байдаг. Яг тэрэн шиг биений юм ирж байгаа үед умайн бацлалт. Энэ умайн бацлалт бол хоорондоо ялгаатай боловч өвдөх хүч тэр илэрж байгаа байдал нь бол адилхан байдаг. Тийм учраас охтуудад мэдээж төрөөгүй анх биений юм ирж байгаа охтуудад бол энэ өвдөлт мэдэгддэг. Төрсөн ч гэсэн нас биеийн төрсэн эмэгтэйчүүд ч гэсэн одоо биений юм ирэхдээ бас л их тийм өвдөлт мэдэгддэг шүү тийм ээ. Тэгэхээр энэ өвдөлтийг тухайн хүний өөрийнх нь ажил мэргэжлийн онцлог, тэр өдрийн ачааллын онцлог энэ байдлаас хамаарат бас өвдөлтийн хүч бас нэмэгдэж болно. Манай физиологиороо цаанаас ингэж бацалж яхад улам бацалтыг нэмэгдүүлэх биеийн хүчний ажил, дасгал хөдөлгөөн хийвэл улам л нэмэгдэх нь байна те. Тэгэхээр би одоо аль улсад билээ бүр биений юмны үед нь эмэгтэйчүүдтэй цалинтай чөлөө олгодог. Тэгж эрүүл мэндэд нь анхаардаг те. Тэгэхээр энэ бол бас л эмэгтэй хүний хувьд биений юм ирэх хугацаанд бол ажлын бүтээмж нь алдагдаж байгаа. Сэтгэл зүйн хувьд бас жоохон тийм нэг гутралын байдал илэрдэг те. Тэгээд жоохон өөрөө юу ч хиймээргүй тийм сонирхолгүй болцсон байдаг байхгүй. Вау, ямар гоё юм бэ те. Манай Монголд ч гэсэн бас яг энэ хандлагууд бас гоё түгэн дэлгэрээсээ те хамт ажиллаж байгаа ажлынх нь ойлгож өгдөг. За тэгэхээр хүүхдүүд ч гэсэн тэр үед нь биеийн тамирын хичээлд оруулахгүй бас ингэж чөлөөлж өгдөг шүү. Тэр чинь бас зөв байхгүй хандлага шүү дээ. Одоо ингээл миний санджаар яг ялангуяа бидний үеийнх чинь 80, 70, одоо 80, 70, 90 оных чигээ харьцуулахаар яг тийм нөгөө хандлагуудыг бол ингээ үл авшиж байгаа шүү дээ. Тэрнээс болол биеийн тамирын хичээлд орохгүй ч юм уу те. Ангидаа ингээ сууж яхад ингээд олон эвгүй байдалд орж исэн тохиолдлуудыг бас санаж л шүү гэж яахгүй. Өшөө авмарсагчлаа гэдэг шиг. За тэгээд сайхан нэг тийм пост харсан юм л та. Бага насны охин нь бүр ийм 2-3 хүүхдийн талаар бичижсэн санагдаж байна. Тэгээд тэгсэн чинь ингээд нөгөө бэлэг эрхтнээс нэг ийм эвгүй зүйл ингээд тэ ногоон ийм зүйл гарсан ингээд. Тэгээд тэрний доор ингээд ээжүүд бас ингээд нилээдгүү битсэн комент битсэн харагдчихсан. Энэ ингээд яагаад ингэ тийм бол яасан юм бол би бүр гайхчлаа жоохон эвгүй юм асууя гэдгсэн чинь ээж нар үзүүлээрэ гэж зарим дийг зарим манай хүүхдийн бас тэгсэн ингээд гэсэн. Энэ яг юутай холбоотой байдаг вэ гэдэг талаас нь. Одоо ер нь тэр Няра байх үед чинь нас биеийн төрсэн эмэгтэй зовир илэрч болно. Яг л эмгээг ялгацс гарна тэр нь үнэртэй байж болно гэх мэттэй. Тэгэхээр яг хөглөр өтрээ гэдэг хэрэгтэн чинь гадаад орчинтой шууд харьцаж байгаа хэрэгтэн байхгүй. Охин хальс буюу онгон байх үед одоо жишээлбэл бив битүү юм шиг ойлгодог те. Тийм биш тэр чинь гадаад орчинтой харьцаж байгаа сувг дэмжижиг нүх байгаа. За тэгээд энэ яг хөглөр ер нь бол одоо сүүлийн үеийн хэрэглээ нөгөө
памперс тий тэрийг их хэрэглэсэнтэй холбоотой агаар орохгүйгээс тэм чи орчин нь өөрчлөгдөд агаар гүтэн бактери үрчгээрээ эмгэг ялгц гарах нь байна. Тэм чи нөгөө агаар гүтэн бактери чи үнэр ялгаруулж эхлэх нь байна. Тийм асуудлууд үүсдэг. Ер нь бол байглаасаа бид нар чинь бол өөрийн гэсэн дархлаатай тий тэр үтрээ гэдэг хэрэгтэй дархлаатай. Нөгөө бидний хилээд идэг амьдрал дээр ярьсан ашигтай бактери, сүм хүчлийн бактери үтрэнд байж ах хэвээр. Өдөр болгон үүсэж ах хэвээр. Энэ байж байгаад үүсэж хараа гаднаас магадгүй одоо шийсний магадгүй одоо нөгөө гидсний бактери өтрөө рүү орж болдог. Тэр болгоныг энэ ашигтай бактери устгах үйлчлэгээд байгаа байхгүй юу? Бүр гаднаас бэлгийн замын халдвар одоо жишээл тийм халдвар орж ирэхэд хүртэл тэрийг нэг удаадаа тэр халдварыг авахгүй байх боломжтой. Гэтэл яг хөхлөөр янз бүрийн одоо тэр хэрэглэнээс болоод нөгөө няраа хүүхдүүдэд памперс хэрэглээд нас биеийн төрсэн эмэгтэйчүүдэд нэг өдөр тутмын ариун цэврийн хэрэглэснээс болоод агаар нэвтрэхгүйгээс энэ асуудал үүсдэг тийм. Тэгээд энийг бүр цаашаа улбаалах юм бол нойр гүцснээс, хоолой сойсноос, ядарснаас үндсэн дархлаар сулрахаар нөгөө өөрийн тэр сүмчлийн бактери нь үүсгээ хийдэг. Тэгээ манайхан ингэж ойлгодог байхгүй. Гаднаас л юм хэрэглээл, худалдаанаас л үнэтэй аминд юм хэрэглээл, ингээléвэл эрүүл мэнд маш сайн тийм. Яг өдөр тутмын өөрийнх нь зөв дадал зуршлал энэ эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг. Тийм учраас тэр хэдхэн настаа жоохон охиндч гарч байгаа завьр илэрж байгаа тэр эмгэг зүйлүүд нас биеийн төрсэн эмгэгтэйчүүд гарч байгаа зүйлүүд зарчим нь яг адилхан байна. Манай эмгэгтэйчүүдийн ялгах гэхээр бэлгийн харьцаанд орсон эмгэгтэйчүүд болохоор заавал нэг буруутангал гаднаас хайгаад идэг байхгүй. Асуудал нь тэр завьр чинь нөгөө яагаад 3 4 настай хүүхэд төр яг тэгж илэрээд байна вэ гэхээр өөрийнх нь дархлаатай их холбоотой байна. За энэ нэг яриа бол манай бага насны хүүхдүүдтэй ээжүүдэд маань маш хэрэгтэй бас зөвлөмж байсан бахаа гэж бодож байна. Төрийн нөгөө сарын тэмдгийн асуулт руугаа сэдврүүгээ бас эргээд ороход зарим тохиолдолд бүсгүүчүүд маань сарын тэмдгийн одоо мөчлөгөөс ингээд хамаарад тий гадагшаа ингээд цус илэрч одоо гарч байгааг цус алдалттай бас юм адуурах тий ийм ойлголтууд бас байдаг юм шиг санагдсан. Яг ямар одоо юг хүү хэмжээгээр нь үзэх юм уу хоногоор нь үзэх үү те ямар үед яг ингээд би тусалдаад байна гэдгийг маш энгийнээр амарханаар ойлгож хүлээж аваад мэдэх боломжтой байна. Бас үйл ажиллагааны тусаалдал тохиолдож болно охтуудын те охтуудд ч гэсэн. Тэгэхээр яг хөөхлөөр ер нь бол биений юм бол ойролцоогоо 150 мл орчим цус 3-аас 4 хоногт гадагшлах ёстой. За гэтэл чин зарим охтуудад бол 7 хоногоор биений юм нэрж ийн гэд те өдөрт баг ингээд нэг 4-5 ариун цэврийн хэрэгэл сольж ийн гэд тийм өгүүлэмжтэй байдаг. Гэхдээ яг нөгөө нэг анх биений юм нэрж байгаа охтууд мөчлөгийн төгсгөлд буюу нөгөө цэвэрлэлтийн насны эмэгтэйчүүд биений юм нь одоо алдагдаад байгаа эмэгтэйчүүд хоёр илэрж байгаа зовёрууд аягүй тийм адилхан байдаг. За. Нэгдүгээрт докторгүй байх нь те. Хоёрдугаар хэмжээний хувьд янз бүр байх нь. За нөгөө ирэх хугацаанд яг нөгөө тухайн сардаа биш те магадгүй тоолвол энэ сард нэг 30 хоногийн дараа ирсэн бол дараагийн сард 40 хоног тэгээ наашлж ирсэн ч бүр 20 хоног гэх мэт ийм докторгүй байдлууд цэвэршилтийн насны болон анхны өсвөр насны охтууд гэж яг адилхан тохиол. Яг өглөр ерөөсөө л өндөвчний үйл ажиллагаа хийнэ. Биений юм ирж байгаа. Тэгэхээр ч нөгөө биений имийг ер нь тарих удирддаг те. Тэгэхээр хоёулаа яг тийм сэтгэл санааны хувьд нөгөө докторгүй байдаг штэ. Өө эн чинь шилжилтийн наснд ингэтийн янз бүрийн ааш авиртай болдгийн гэл ерөнхийдөө бүх эцэгчүүд мэдээд идэг штэ. Тэгэхээр яг нөгөө эмэгтэй насны цэвэрлэлтийн насны үед багас нөгөө зан байдлын өөрчлөлт бас уурцаартаа болох ч гэдэг юм уу те гомдомтгой болох ч гэдэг юм уу тийм өөрчлөлтүүд илэрдэг. Тэр яг нөгөө өндөвчнөөс ялгарх бэлгийн даавартай их холбоотой байдаг. Тэгэхээр тэр өндөвчнөөс ялгарх бэлгийн даавар өндөвчөж ерөөсө тарих удирддаг. Тэгэхээр бид нар гадаад орчноос ер нь хамаг ингээд сэрэл метр хүүгээ авчид тэнд нэг жишээл машин чанга сигналтдаг зарим хүн тоохгүй өнгөрч явахдаа зарим хүн маш цочиж уур нь хурж хүлээж авч байгаа гэж тийм. Тэгэхээр энэ бол ерөөсөө хамгийн энгийнээр бол ерөөсөө тарих л бидний биений имийг удирддаг юм байна. Одоо сүүлдээ бол миний биений им л ирэхээр өвддөйн гэдэг юм а өөртөө насан туршдаа бий болгоцсон. Бүр тэрийг өвдөлт ямар ч үүсгээр юм байхгүй багтал өвдөх гээд байгаа баг өвдөөд байгаа л гэж яриад байдаг байхгүй. Яг анзаарвал одоо тэр булчин гэж өвчийг бас ингэж хэмждэг багаж байна. Яг тэрүүгээр нь анзаарах юм бол багс тийм амар өвдөлтийн хүч бол байхгүй байхад өөртөө тийм өвдөлт бүр суулгацсан ч хүмүүс байна. Тэгвэл энэ бидний тархины одоо үйл ажиллагаатай холбоотой тий. Өсвөр
Аха. Сарын тэмдгийн юунаас нэг сүүлийн асуултыг бас асууя гэж бодож байна. Одоо нэг өсвөр насны хүүхдүүд ч гэдэг юм уу те ээжүүдийн хувьд бэлгийн харилцаанд ороогүй хүүхдүүдэд тампон хэрэглүүлэх гэдэг дээр айгүй юм сонирхолтой ярина амир эрсдэлтэй юм байдаг юм шиг байна. Тампоны хэрэглээ нь өөрөө мини, том, жижиг гэл ингэ байдаг шүү дээ тий. Тэгээд яг сайхныг тийм ээжтэй таарч исэн хүүхд нь маш их ингэ харшил өгдөг. Зүгээр ариун цэвэр хэрэглэхээр. Тэгэхээр энэ хэрэглээний хувьд өсвөр насны хүүхд мини ч юм уу тий тийм тампоны хэрэглээ ямар байдаг юм бэ? Зарим бүсгүүчүүд бол энэ дээр айгүй айцтай ханддаг шүү дээ. Мэдээж яг бид нар бараа бүтээгдэхүүн сурталчилгаагүй гэхдээ хүмүүсийн нэг хэрэглээнээс үүдсэн ийм асуултан дээр та нэг юм чи. Тампон болохоор юу ахгүй юу? Хэмжээнийхээ харахад хэмжээ жижиг бага байгаа юм шиг боловч тэр чинь нөгөө туслаараа. Аха. Хэр хэмжээний нөгөө нэг шингэнийг шингээх вэ гэдгээрээ юу байдаг? Ялгаатай байдаг. Тэгдэг. Тэгэхээр бэлгийн харьцаанд ороогүй хүмүүс бол одоо өтрээр үгүй тийм гадны юм одоо байршуулна гэхэд л өөртөө бол хизээж чадахгүй тийм. Нэгдүгürt буруу их нь байна, хоёрдугаарт охин альсаа гэмтэх юм байна. Тэгээд хэрэгжилж байгаа хавцтай жинхэнэ нөгөө янз бүрийн гэмтэл учруулвал цус гарах асуудлууд гарч эхэлнэ. Тэгэхээр бэлгийн харьцаанд ороогүй байхад бол тампон гэдэг зүйлийг бол ерөөсөө хэрэглэхгүй тийм. Зөв ойлголоо. За нөгөө надаас яг энэ талаар ингээ асуугаатахаарэ гэсэн ээж минь хариултаа авсан баха гэж бас бодож байна тий. За нөхөн өрчгөн одоо нөгөө эмэгтэй хүний нөхөн өрчгөө эрүүл мэндийн сэтгэл санааны байдалтай бол холбогддог гэдгийг тий олон эмчнээс зөвлөдөг штэ. Тэгээ ялангуяа сарын тэмдгийн үед одоо тий өвчлөл ингээд эхэлж байгаа, бие завир илэрж байгаа. За тэгээд нөгөө нэмэх маань одоо нөгөө юу гэж байгаа штэ зогсолт шилжилт өөний чи юу хэлдэг вүлээ зогсож байгаа үед ч юм дөө 50 байх хэрэгтэй гэл те энэ тал дээр юмч маань бас яг сэтгэл санааны талаас нь ихэвчлэн юу гэж зөвлөдөг вэ? Ер нь бол 40 хүрээл эмэгтэй хүний өндөгчний үйл ажиллагаа буурж идэг байхгүй. Аха. Манай эмэгтэйчүүд яадгүй гэхэлэр яг тэр үед нөгөө нэг өөртөө одоо жишээлбэл сонирхож эмчээсээ асуугаагүйгээс ч юм уу тийм ээ. Нэг мэтгэд 50 нас хүрээл биений эм зөксөөл 47 нас хүрээл биений эм нэрхээ ойлгонгод би зэвэрсэж байгаа юм байна. Би юмаа ирүүлмээр байна гэл эмч тандаад эхэлтэй. Ер нь бол 40 хүрсэн л бол заавал нэг биений эмний эргэлтэнд нэг өөрчлөлт илэрдэг. Ирэхээр нэг гинт норооч өвдөд байгаа юм шиг тий толгооч өвдөд байгаа юм шиг. За нөгөө ирэх хугацаанд яг хугацаанд ирдэггүй бас 28 хоногийн хүчлэгтэйсэн чи анзаарсан чи 25 ч юм уу дараа сард 30 ч юм уу тий ингээд алтагдаад эхэлдэг гэх юм. Тэр үеэс нь л одоо нөгөө өндөвчнийхээ үйл ажиллагааг дэмжих нэмэлт хүнсний бүтээгдэхүүн, нэмэлт амин дэм, ургамлын гаралтай зүйл гэх мэтийг хэрэглэ. Нэгэнт бүр зогссон хойно мэдээж завирууд хүчтэй илэрнэ шүү дээ тийм ээ. Тэр үед бол одоо яа харахгүй дааврын бэлтгэл хэрэгэлдэг байхгүй. Тэгэхээр заавалчгүй тэгж хүндрүүлж тийм завир илэрсэн хойно нэмчид хандах биш. Ерөөсөө одоо манай радио сонсож байгаа эмэгтэйчүүд бол те 40 хүрсэн л бол ер нь эмч дээрээ нэг очих үедээ асуучих хэрэгтэй. Өндөгчнийхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор юу хэрэглэх вэ гэл те. Ялангуяа жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл яг энэ насанд ч юм бол идэвхтэй хэрэглэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Яг тэрнтэйгээ хослуулад өндөгчнийхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор бүтээгдэхүүн хэрэглэв. Манай Монгол эмэгтэйчүүд бол ихэнхдээ нөгөө нэг юм механик аргаар айгүйх тийм жирэмслэлээс хамгаалах дуртай. Аха. За өөрөөсөө яг нөгөө би хойнлын арга хөтлөнө гэж байж байдаг. За зарим нь ерөндөг буюу уман хүндэт дотор байрлуулдаг спираль те. Тэг чин дааврын нөгөө им байна, тариа байна, суулгац байна. Эдгээрийг бас нөгөө нэг өвдөлтөө бас энтгэр чин нэгдүгээр жирэмснээс хамгаалж байгаа ч гэсэн бас нөгөө эргэтэн системд чинь бас эмчилгээний бас нөлөөтэй. Биений юм өвдөлттэй ирдэг, их ирдэг асуудалтай эмэгтэйчүүдэд бол бас эмчилгээ болдог байхгүй. Тэгэхээр яг нөгөө нэг өөртөө аль нь тохирох вэ? Энэ нь цаашдаа бас сайн нөлөөтэй юу гэдгийг нөгөө үзүүлж байгаа эмчтэйгээ ярилцаад сонголтоо хийх хэрэгтэй. Энэ дээр. Тэгэхээр 40 хүрсэн л бол заавалжгүй ер нь бол энэндээ бас анхаарах хэрэгтэй. Тэгвэл бол нөгөө бэлгийн даавар хизээний буурцсан, уур цаартаа болцсон, тэгээ өвдөг натгадаг болцсон, даралт нь хэлбэлцдэг, толгоо нь өвддөг, зүрхэн дэлсдэг болцсон байна. Өөр эмчтэр чаад байдаг. Нэг бол зүрхний эмчтэр чаал, нэг бол мэдрэлийн эмчтэр. Асуудлын шалтгаан нь бэлгийн даавар буурсантай холбоотой бүх эргэтэн системд тийм өөрчлөлт илэрж идэг тий. Тэгэхээр 40 хүрээл нөгөө энэ дэмжих юмаа хэрэгжилж байвал
энэ завирууд нь бага илэрнэ барыг мэддэхгүй ч байх хэрэгтэй байхгүй. Тэгэл магадгүй ингээд нөгөө олон эмчтэр очиод олон дахин үйлдэл хийсэн болохоор нөгөөдхөөсөө дахиж төвшөөгөөд яг очих хэвээр эмчтэрээ яг очих хэвээр үйлчлэгийг авч чадахгүй ингээд өөртөө хатууч байх уу ингээд хоошин даваад хайн хандаад л байдаг шүү дээ. За үзэг сонсогчдоо бас яг энэ завсар хэлэхэд манай өнөөдрийн эрүүл байгаараа нэвтрүүлэгт маань Бундан зүрх эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн их эмч булган эмч маань оролцож байгаа. Тэгээ булган эмчээс маань бас асуух асуултуудыг 1146 104 5 болон лайвынхаа доор авч байна. За баярлалаа эмчээ. Танай нэвтрүүлэгт эмэгтэйчүүдийн эмчилгээний сүүлийн үеийн ямар шинэ үйлчилгээ үзүүлж байгаа вэ гэж асуусан байна. За ер нь бол бүх эмэгтэйчүүдийн эмнэлэг адилхан тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. За манай эмнэлэг бусад эмнэлгүүдээс яг зарим эмнэлгүүд ч гэсэн манайхтай адилхан эмчилгээ хийж байгаа. Хүн сэргээх эмчилгээг бол айгүй би хүмүүстэй санал болгох дуртай тий. Ялангуяа төрсний дараа эмэгтэйчүүд ингээд жирэмсэн байх хугацаанд нь яраа ээжийг нөгөө нэг маш сайн хяналтанд сар болгохыг ирж үзүүлгээл ээжийг нь янаад төрөнгүүд яраа гэдээ анхаарал төрсний дараа эмэгтэйчүүдэд маань бас асуудлууд айгүй их үүсэж идэг байхгүй. Наад захын зарим эмэгтэйчүүдэд сэтгэл готрол их тохиолддог. За зарим нөгөө хүүхдэд төрүүлсэн би одоо ямар өөрчлөлтөнд орсон бол гээл те. За ингээл нөгөө жинхэнэ бидний анхны ярьж идэг ямар ч өвдөлтгүй мөртлөө өөрт нь асуудлуудтай нөө шийс задгаарл гэдэг юм бол төрсний дараа бүх эмэгтэйчүүдэд ер нь тохиолддог. Тэгэхээр төрсний дараах нөхөн сэргээх эмчилгээг бол манай эмнэлэг дээр өтрөөж хангалах юм. Ямар ч эмийн бус, месийн бус гэдэг эмчилгээг бол би бас сонгож үйлчилгээ үзүүлэх дуртай. Саяхны хүртэл яхаа өгөхлөөр эмэгтэй хүн хідэн хүүхэдтэй болмоор байна. Одоо тэгж төрснийхэн дараа асуудлын төгс шийдья, мис заслия, тийм ээ? Өтрээ багасгах. Тэр нь бол яг үнэндээ бол харагдах байдал өтрээг багасгаж байгаа болохоос үйл ажиллагаанд нь бас аюу тийм шууд 100% нөлөөлж чадахгүй байгаа байхгүй. Тийм учраас заавал мис засал хийх заалт бол бас байна. Гэхдээ мис заслаас өмнө нөхөн сэргээх эмчилгээ, өтрээ хангалах эмчилгээгээ хийчээд мис заслаа явал бүр илүү 100% өртөнтэй байдаг тийм. Тэгэхээр бүх эмэгтэйчүүдэд энэ асуудал тохиолддог. Эхлээд залуу байхад яг нөгөө булчингийн хүч чанга өөрсдөө тийм бас спортлог эмэгтэйчүүд чинь тийм байдаг. Тэгсэн чинь нас ахих тусам нөгөө булчин суларч идэг. 50 настай боллоо, 60 настай боллоо, бүр 70 настай боллоо, бүр шээсээ барьж чаддгүй тийм. Ингээл нэг жоохон дөргөнтэй унаанд сухад л шээс тусгамжтай. Асуудал нь энэ байгаад идэх байхгүй тийм. Энийг манай эмэгтэйчүүд нэгнээс айгүй нуудаг. Шээс тусгамж нэгдгээ. Байнгын нэг ариун цэврийн хэрэглээ тийм хэрэглээтэй болцсон. Тэр нь өөрт нь бас таагүй мэдрэмж төрүүлдэг тийм. Жинхэнэ насан туршдаа хэрэглэх зүгээрээсэн мөртлөө насны төгсгөлд үед тэрнээс харшил авдаг болчдөг юм байдаг. Тийм учраас манай эмнэлэгт хийгдэж байгаа эмчилгээнүүдийн бүх эмнэлэгт хийгдэхгүй зарим эмнэлэгт хийж байгаа эмчилгээ нь Францын Феникс аппаратаар өтрээж хангалах эмчилгээ хийдэг. Энэ нь нэг талаараа өтрээж хангалж байгаа боловч бас нөгөө эмэгтэйчүүд чинь төрөлтийн явцад өтрээг нөгөө урагтуул оюутал тавьдаг, тэрнээсээ үүдэлтэй байнга өвдөлт үүсдэг, өвдөлтийн эсрэг. За тэгээд тэр эмчилгээ чи өөрөө бас нөгөө нэг бэлгийн нөгөө юу буурсан байдаг, сонирхол буурсан тийм ээ. Тэрийг нэмэгдүүлэх гэдэг юм олон талын үйлчилгээтэй. Ачаал бүрдэлтэй тийм. Үр дүнгууд бол сайнаар гарч байгаа тийм. Үр дүн бол үсэт сайн. Тэр хүндээ бол ямар ч өвдөлт үүсэхгүй, гам дэглэн барихгүй тийм. За тэгээд нэг удаагийнхаа эмчилгээгээр л өөрөө ер нь энэ өтрээ гэдэг хэрэгтэн чи ийм бас үүрэгтэй эмчдэг өөрт нь бас энэ тэнд нэг булчин яаж ажилтгайг бас мэдэрдэг тийм. Хамрагдах одоо нэг эмчилгээний хугацаа нь ер нь ямар байх вэ? Ер нь төгс курс эмчилгээ нь бол 20 удаа ирдэг. Тэгвэл бол тэрийг 20 удаагийн эмчилгээг 10 хоногийн эрэлтээр тийм ээ өнжиж эрэлтээр нэг удаа 2 эмчилгээгээ хийгээд тэрглээгээд тэр нь бол нэг 20 удаа эрх эмчилгээний төлбөрт бол тооцогддгүй л дээ. Тэр 10 удаа хийхэд бол сэтгэл ханамжтай 100% үр дүнг бол авчдаг байхгүй. Вау, ямар гоё тий. Одоо жишээлбэл нөгөө ийм хагалгааны заалттай бүсгүүчүүд бол байгаа шүү дээ тий. Оюулах хэрэгтэй, төрсний дараа нэлээд хэсэг хугацааны дараа байж оюулаарай гэсэн ч гэдэг юм уу тий. Ийм бүсгүүчүүдэд хэр тохиромжтой байдаг вэ? Ийм бүсгүйчүүд мэдээж заавал хагалгаагаа хийлгэн. Гэхдээ хагалгаанаас өмнө тэр булчингийнхаа хөгжлийг сайжруулчаад тэгээд мисцлаа хийлгүүл 100% үр дүнтэй. Гэтэл төрүүлээд нөгөө хэмжээг нь багасгаад ингээд ойцсон байж идэг. Үндсэн нөгөө булчингийнхын үйл ажиллагаанд байхгүй болохоор нөгөө ханаж найтайхад гүүж харайхад тий шээс тусгамдаг багасгсан мөртлөө хിവэрэл ээждэг. Асуудал нь байдаг.
Яг танаа энэ нөгөө аппаратны хувьд болохоор дээр нь суудаг гэж ойлгох уу? Суудаг аппарат бас байдсан билээ. Тийм тэрийг би харж байсан. Манайх болохоор үтрэнд нь төхөөрөмж байрлуулад Зөв. нэг талаараа бол одоо эмэгтэй өөрийгөө хянан дэлгэцээр за би одоо эмчилгээ эхлэхэд ийм байна. Ийм хүчтэй тий өтрөө одоо булчин эмч мэдээж хэр их ачаад авах чадaltaа гэдгийг хэмжилтэй. Ер нь дэлгэцээр өөрөө ингээд өтрөөгөө тасгал юм. Тэрийг одоо жишээлбэл яаж хийж ийн гэх хяндаг бас сонирхолтой. Дутуу хийж байна. За утаж аваа сайн хийе гэдэг. Сандал дээр суудгаад болохоор суугаад бас нөгөө эмэгтэй өөрөө сайжирж байгаагаа мэднэ тий. Би болохоор бас яг тэрийг мэдхгүй байна. Дэлгэцээр хяндаг эднэрийг болохоор мэдхгүй байгаа болохоор бас сайн хэлж чадахгүй байна. Тэгтээ бол тэр шинжлэх ухааны батлагдсан эмнэлгүүдэд хэрэглэгдэж байгаа зүйл юм чинь бол муу бол биш тий. За яг энэ эмчилгээг сонирхож байвал манайхан бундан зурх эмэгтэйчүүдийн одоо эмнэлгийг зориход болно гэсэн үг тий. Тэгээд булган эмчийн юг бол булган эмч гэд бичгээр гараад ирдэг ш тий. Хаяг нь фэйсбүүк дээр бол тий. Танай эмнэлгийн хаяг хаана идэг вэ? Манай эмнэлгийн хаяг одоо 104 зам буюу 13-т тий. 13-т байрласан. За тэг бүсгүүчүүд маань их хэрэгтэй мэдээлэл болж байгаа хаа гэж бодож байна. За сүүлийн үед бол одоо ингээд онлайн нөгөө цахим дэлгүүрүүд тий онлайн дэлгүүрүүдээр мэдээж нөгөө хямдхан бараа оруулж ирж байгаа гэдэг утгаараа тэр бараа бүтээгдэхүүнүүдийг дагаад эмэгтэйчүүдийн бас яг ийм одоо бүтээгдэхүүнүүд бас орж ирж байна л та. Өтрээний лаач гэдэг юм уу те эсвэл эмэгтэйчүүдийн ашигтай бактерич гэдэг юм уу энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ? Энийг бүсгүүчүүд маань яг тэр нөгөө оруулж ирж худалдаалж байгаа хүмүүсийг одоо аманд нь те аман зөвлөгөөнд нийтгээд хэрэглэх нь хэр оновчтой байд юм бол эсвэл үнэхээр нэмэлт бүтээгдэхүүн болдгийм болов уу эсвэл эрсдэл байд юм болов уу? Яг эмэгтэйчүүд ер нь өтрийгээр юм хэрэглэх маш сонирхолтой байдаг өөрсдөө. Тэнд л одоо болохгүй байгаа л гэж л өөрсдөө юм. Уг нь бол тэр чинь хүүхд төрүүлж байгаа бас гоё ихтэн шүү дээ тийм биз дээ. Тэгэхээр яг хөвгөлөөр өтрийн юм хэрэглэхдээ бол мэдээж эмчин заавраар хэрэглэх нь чухал. Үнэхээр таагүй байгаа л хорсод загтнаал харшил өгөөл те эмэгийг ялгацгаараа тийм нөхцөлд бол хэрэглэх юм аа. Эмчээс асуугаад тэр чинь нөгөө нэг тухайн хэсэг газрын үйлчлэгээ үзүүлэх байхгүй таагүй байгаа мэдрэмжийг дарах зорилгоор яг өтрийгээр хэрэглэдэг ашигтай бактерийг хэрэгжилж болно. Цацлах хэлбэрээр бас ингээл айгүй тийм рекламдал явагддаг шүү дээ. Тэд нар бол нэг ноцтой ш. За гэтэл өтрээг чигшүүлнэ, өтрээг цэвэрлэнэ гэдэг тус бүртэн үйлчлэгийг ингээд задлцсан тийм нэг гээлнүүд үүдтэй. Яг уу юу биш. Мэдээж тэр нөгөө нөхөн сэргээх үйлчлэгээтэй учраас муу зүйл бол байхгүй. Гэхдээ зүгээр байхад нь гаднаас нь тийм юм хийгээд байж яах юм тийм биз дээ. Тухайн нөхцөлдөө өөрсдөө харшилж болно. Жишээл нэг юм үрлүүд үүдээ. Нөгөө миний мэдэх бохоо юуднэрийн үрлүүд. Уг нь бол яг тэр чинь нөгөө уламжлалт эмчилгээний имийг одоо нөгөө бидний мэддэгэр тан гэдгийг тийм ээ. Тийм боловсронгуй хэлбэрт оруулсан. Бүтрэн Европ эмчилгээгээр нөгөө бүтрийгээр лайн гэдэгтэй яг адилхан байхгүй. Гэтэл нөгөөтгөндөө одоо нөгөөтгөн айгуу тийм хурдан үйлчлэгээтэй. Тийм учраас нөгөөтгөндөө бас таагүй байх мах иржсэн хүмүүс байна. Тэгэхээр анх хэрэглэхдээ эмчтэйгээ яриад би хэрэглүүл гэл түүнээс биш хэрэглэхгүй огт хэрэглэж болохгүй шүү гэсэн юм бол байхгүй тийм. За яг одооноос нэвтрүүлгийн маань сонсож байгаа бүсгүүчүүд байх юм бол та тэр бүсгүүчүүдэд хандаж өөрийгөө одоо нэг ингээ тий улиралдаа нэг юм уу эсвэл жилдээ нэг юм уу нэг юм за улиралдаа нэг удаа шинжилгээ өгөх нь хашийн ямар ч хэлсэн нэг зайшгүй өгөх 3 шинжилгээ гэвэл яг эмэгтэйчүүдийн хувьд ямар шинжилгээг өөрийгөө энэ мэдээд авчих шүү гэдэг ийм шинжилгээ хийж болох бол эмэгтэйчүүд одоо нөгөө сэртгэлгсэн мэдээ гэдэг шиг умайн үзүүний хавдар гэдэг зүйл бол Монголд эмэгтэйчүүдийн хавдараас нэгд яваад байгаа байхгүй. Эмэгтэйчүүд. Тэгээ умайн үзүүний хавдар хинч хизээч өвчлөхгүй өхгүй байх бүрэн боломжтой. За хамгийн сүүлийн статистикаар бол одоо 22-оос 28 насныханд айгүйх тохиолдож байна гэж аахгүй умайн үзүүний. Маш залуу байна тий. За тэгэхээр тэр бол одоо жишээлбэл хүний гаднаас нараа энэ умайн үзүүний хавдраар өвчлөлттэй гэж мэдээж тэнд ч мэдэгдэхгүй эмчч тэрийг гаднаас нараа мэдхгүй те. Тэгэхээр манай Монгол улсаас 30-аас дээш насныханд 3 жилийн давтамжтай үн төлбөргүй энэ шинжилгээ 9 шинжилгээ гэдэг те. Умайн үзүүний 9 шинжилгээг хийж байгаа. Тэгэхээр энэ шинжилгээндээ бол заавал хамрагдаж байгаа. Тэгэд энэ дээр болцоотой бол мэдээж өөрсдөө эрүүл мэндтэй одоо жишээлбэл энээс илүүгээр анхаарья гэж үзвэл жилд нэг удаа 9 шинжилгээ өгөөрэй гэж би зөвлөдөг. 9 шинжилгээ. Тийм өнөөдөр үзүүлэхэд зүгээр байсан шинжилгээ дараа жил өгөхөд жишээлбэл хавдар болцсон болохоо хайцсан зүйл бол ерөөсөй болохгүй байхгүй. Дараа жил өгөхөд магадгүй жоох эсийн төвшөнд өөрчлөлт орж ийн. Энийг анхааръя, энэ эмчилгээ хийлгэе.
Тэгээд хавдарт хүрэхгүй байх боломжтой байдаг. Тэгэхээр жилд нэг удаа энэсэн шинжилгээг заавал өгөх ёстой. Умын үзүүний хавдар үүсгэх эрсдэлтэй хүний хөхөнцөр вирус буюу папиллома вирус гэж яриад байдаг те. Тэр ерөөсө бэлгийн замаар л дамжиж халдварладаг. Тийм учраас энийг бэлгийн харьцаанд орохоос өмнө хийдэг вакцин Монгол улсад хийгддэг байхгүй. За одоо ер нь бүр төлөвлөгөөт сургуулиудаар хийгдэж гин гэсэн өөрсдийнхөө хүсэлтээр бол халдвар төвчин судлалын үндэсний төв дээр хийгдэж байгаа тийм. Энэ вакцинд орчвол насан туршдаа умын хүзүүний хавдраар өвчлөхгүй гэдээ бас айдсгүй тийм. Ерөнхийдөө манайхан ч одоо нөгөө нэг ковидоос хойш нэг вакцинд жоохон тийм халгаад болчихсон шүү дээ. Тийм ер нь л вакцин хор гэдэг. Ер нь бол яг тэр үүсгэгч чинь нөгөө амьдаар нь тариал хүнд тархлаа үүсгэж байгаа байхгүй. Дахиж тэр хүнд халдвар орж ирсэн чинь ямар ч өвчлөх чадваргүйгээр тийм. Нэгэнт тэр хүн тэр нөгөө вирус бактерийн халдварыг чи өөртөө авцснаар тархлаа хийчихэж байгаа учраас. Тэгэхээр яг энэ бол хэдэн жилийн турш туршигдсан вакцин учраас айц байхгүй байхгүй. Биднээс мэдээж эцэг эхчүүд их асуудаг. Ковидын вакцин болохоор яг маш богино хугацаанд хийгдсэн учраас бас янз бүрийн гаж нөлөө сүулт нь гараад иж бол магадгүй байгаа л та. Миний хэлээд байгаа одоо эмэгтэйчүүдийн умын үзүүний хавдрыг үүсгэх эрсдэлтэй энэ вирусын вакциныг бол хийлгэх хэрэгтэй шүү гэж хэлбэр. Эдгээр шинжилгээ вакциныг танай амьлагт хандсанараа үйлчлэгийг нь авч болох уу? Болохгүй. Ер нь энийг бол хувийн эмнэлгүүд хийхгүй байгаа хаа. Магадгүй интермед ч юм уу, грандмед ч юм уу тэд нар бол хийж магадгүй. Тэрийг би мэдэхгүй байна. Хөсөдд бол аль биесээр бол папиллома вирусын бэлгийн харьцаанд орцсон ч гэсэн магадгүй энэ вирусын халдварыг аваагүй байвал тэрийг ингээд наривчлсан PCR-ын шинжилгээгээр аваагүй байвал энэ шинжилгээг энэ вакциныг бас хийлгэж болно. Нас биеийн төрсэн ч гэсэн те 30 настай 40 настай болсон ч гэсэн энэ шинжилгээ өгсөн чинь папиллома вирус ерөөсөө байхгүй байвал очиод вакцины бас хийлгэж болно. За баярлалаа. Яг та өөрөө эмэгтэйчүүдийн эмч те тэгээд энэ утгаараа та өөртөө хэрэгжүүлдэг нэг аргаасаа ингээд тий жишээл эмэгтэйчүүд талаасаа эрүүл мэнд тэр талаасаа хуваалцдаг нэг аргаасаа хуваалцаач гэвэл танд ямар нууцчаар байна? Эмэгтэйчүүдэд тий. Ер нь мэдээж үзүүлж байгаа бүх хүмүүстэйгээ одоо жишээлбэл урт хугацаанд зарим нь одоо сүүлийн 1 жил 1 сарын хугацаанд ч танилцсан миний үйлчлүүлэгчд байж гин тийм үү. За тэд нартыг нэгдүгээрт бол би найз шиг харьцдаг. Ямар ч тийм эмчийн айдсгүй тий над дээр ирлээгээд одоо нэг юм ингээл хэлэх гээл айгаал нөгөө жирэмсний яналтандаа ирсэнгүүгээд нөгөө нэг улсын эмнэлгийн эмчнэр загнадаг гэд хүмүүс айгүй тийм зүрхэн хүчсэн байдаг байхгүй. Тэгээ би загнахгүй зүгээр оч гэд өөрсдийн зоригчлаа тий. Нэгдүгürt бол бид тэднийг мэдээж үйлчлүүлэгчээ татахын тулд хувийн хвшлийн эмнэлгийн ганц баримтлах зарчим бол харилцан хандлага байх хэрэгтэй тийм үү. Тэр хүн над дээр нэг ирчээ дахиж ирэхгүй бол тэгээд мэдээж таалагдаагүй ч гэдэг юм уу тийм ээ. Асуудал тодорхой болно. Одоо жишээлбэл 10 жилийн хүүхдүүдтэй би айгүй харьцах дуртай. Тэд нар чинь ингээд нөгөө яг анх сонссон зүйлээ айгүй хэрэгжүүлэх дуртай хүмүүс байдаг байхгүй. Хизээний 40-тай хүрсэн эмэгтэйчүүд маань болохоор өөрийнхөө арга барилыг олон эмч нарын одоо хэлжсэнээс өөрөө ингээд өөртөө нэг стандарт тогтооцсон байдаг ихэнх эмэгтэйчүүд тийм байдаг. Тэгэхээр би нөгөө таньдаг багш нар, таньдаг эцэг эхчүүд 10 жилийн хүүхдүүдэд айгүй жилд нэг удаа нэг тийм зөвлөгөө өгөөч, эцэг эхийн цагаар нэг юм тэрэнд бол очих бол маш дуртай. Охтуудад анх биений юм эрэхтэй ингэн. За тэгээд магадгүй тэр нөгөө бэлгийн харьцаанд орох хүртэлх тийм ээ. Өөрөө өөртөө анхаарах, заавал тэр бэлгийн харьцаа тийм их сонирхолтой зүйл биш. Өөрөө өөртөө ихтэй болсон цагт, баталгаатай гэр бүлтэй болсон цагт гэд тэрийг ингээд зөв ойлгуулчихаар маш сайн хэрэгжүүлэх гэжтэй. Өөр хинч ээжэнд жишээлбэл чи хүнтэй суугаараа л тгээ шүү гэл одоо ингээд өдөр тутам хилээд байгаа юм шиг мөртлөө тэрийг ерөөсөө сонсох дурггүй гэдэг юм уу. Ирээдүйн нөхрийнхэн тухай ээж нь эхлэхлээр ичдэг ч гэдэг юм уу те. Тэгэхээр нийтэн донд хүүхдүүдэд нэг тийм яг нэг ийм стандарт байдэн шүү гэж ийм хэлж байгаа юм шиг өөрсдийнх нь насанд тохирсноор хэлэхээр хүүхдүүд аягүй тийм дуртай те. 20 наснд хүүхдүүд ингээ хичээлдээ яваад гадаад сураад өндөр мэрэгжил тэ болоод ирсэн байна өөртөө баталгаатай болсон байна ингээд хүнтэй сууж хүүхд гаргаараа гэдгийг би аягүй зөвлөх дуртай. 20 наснд хүүхдээ гаргаад бас ингээд те жилээр ингээд ухраал жилийн чөлөө аваад дараа жил гарахад ингээл юмны сонирхолгүй болоод нөө хүүхдтэй дарагдаал гэх мэт те. Тийм учраас ер нь ээжүүдэд нь ч тэр хүүхдүүд нь ч тэр 25 хүртэл битээ ерөөсөө
хүүхд гаргах тухай эрт үнтэй суу. Манайхан бол эрт үнтэй суу гэл ингэдэг шүү дээ. Тэр дэлгэрэнгүй. Үйлчлүүлж байгаа бүх эмэгтэйчүүдтэй мэдээж үйлчлэгээ үзүүлэх явцдаа бас нэг нууц арга байна. Манай эмэгтэйчүүд бол над тэр үзүүлж исэн хүмүүс бол мэдж байгаа. Зөвхөн тэр үйлчлэгийг авахын тулд одоо жишээл ямар ч зовир байхгүй байгаа. Тэгтээ энүүгээр явж байгаа гэх бас энэ хотод орж ирснээ гэд тийм ээ тэр үйлчлэгийг авъя гэдэг зүйл энэ тэр бол бас тэгтээ хэлж болохгүй зүйл. Олон нийтийн мэдээлэл хэрэгслэр биш очиод ярина тийм ингээд сонсоорой гэж хэлмээр байгаа. Чимгээ Батмөх гэдэг сонсогчоос маань баярлалаа эмчээ гэсэн комментиг хэлгээсэн байна. Дааврын эмтэй холбоотой хэд хэдэн асуултуудыг бас асуугаад ерөнхийдөө нэвтрүүлгийн манаас дуусах цаг төгсөн байх шиг байна. Олон эмэгтэйчүүд дааврын эм уусны дараа маш их таргалдаг нөгөө дааврын эмний нөгөө хор гаж нөлөө гаж одоо гихэн чаш ямар ч нөгөө илэрдэг зүйлсүүд байгаа шүү дээ. Энийний одоо хамар хүрээнд ийм усны дараа хэдэн сар үргэлжлээд ингээд дуусах гэхүү одоо юу гэх үү те. Буцаад ингээд бие махбодын хувьд ч гэдэг юм уу хэвийн галбартаа орох тэр хугацааны хувьд ямар байдаг вэ? Эсвэл энийг ингээд зохицуулах гаднаас өөр ямар боломж байдаг вэ? Дааврын бэлтгэл одоо жирэмслээс хамгаалах юм 3 сарын хугацаатай тарилга те. За 5 жилийн хугацаатай суулгац гэдэг жирэмслээс хамгаалах зорилгоор хэрэглэдэг ийм 3 төрлийн даавар. Жирэмсний хувцад нь за тэгээ өөр ямар нэг шалтгаанаар бас гаднаас нөгөө хөхний сүүмөтэй холбоотой тийм гаднаас нэмэлтээр өгдөг дааврын бэлтгэлүүд байна. Тэгэхээр дааврын бэлтгэл угаасаа гач нөлөөтэй байхгүй юу? Тэгэхээр зүгээр нэг одоо жишээлбэл бүх эмэгтэйчүүд жишээлбэл жирэмстээс хамгаалах эмээг уу гэж ерөөс зөвлөж болохгүй байхгүй юу? Хүн хүнд тохирсныг сонгох хэрэгтэй. Жишээлбэл маш ихээр ирдэг, өвдөлтөө ирдэг охтууд тэр эмээг зөвлөхөд тэр хизээж тийм учиргүй тархалах зовир илэрхгүй. Гэтэл ямар ч өөрчлөлтгүй мөртлөө гэхдээ яг хөө энэ чи эмээг л учих гэд ингээд дэвлт магтгүй тэрэнд тархалт үүсч магтдаг. Тэгэхээр яг тэр зөв зөвлөл өөрт нь хэрэглэгдвэл тийм өөрчлөлт өгнө илэрхгүй байхгүй. 3-4 килограммын хэмжээнд бол чин хэлбэлцэж болно. Тэрийг бол чин хэмжээнд гэж бол ер нь үзэхгүй. Дааврын бэлтгэлээс үүдэлтэйгээр тийм асуудал үүсэж болно те. Бас ер нь хэрэглээд 10 кг хүртэл чин нэмлээ гэсэн эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр тэр мэдээж бас л сөрөг нөлөөлж ин л гэсэн үг те. Тэгэхээр дааврын бэлтгэл бас дотор муугааруулаад толгоо өвдөөл ингээл хүн хүнд илэрх зүйл нь бас өөр байдаг л та. Тэгэхээр яг л эмчин зөвлөөд яг хэрэгтэй нь л дааврын бэлтгэлийг хэрэглүүл зүгээр. Тэгэхээр эмчтэйгээ маш сайн зөвлөлдөх хэрэгтэй шүү тий. Надад тохирох болов гэдгээ эмчтэйгээ ярилцах байхгүй юу? Тийм тэгэхээр эмч нь учрыг нь олоод өгнө шүү дээ тийм ээ. Тэгэхээр биений эмч ихрээ даа эмч өвдөлттэй ирээ даа эмч докторгүй байгаа эмч нэг л хэрэглэгээл тий. Гэтэл уман хавтраар өвчлсөн хоргүй буюу хортой хавтар. Хортоод нь одоо жишээлбэл яг энэ дааврын өрчлөлтөөс үлсэн цултсан хураа хорой нэвтлэн гэдэг тэр эмчилгээний дараа бол яалтчгүй дааврыг зөвлөдөг байхгүй. Уман салстыг баг цуцаар болгох тэр чинь нөгөө салстаас нь үүдсэн хавдар байгаа шүү дээ баг цуцаар болгохын тулд. Тэгэхээр ерөөсөө эмчтэйгээ л асуудлыг сайн ярилцсан. Сүүлийн үед нөгөө даавртай ерөндөг гэдэг Мирена, Илойра гэдэг ерөндгүүд байгаа юм. Тэрийг болохоор манай одоо жишээл хортой охтууд тэр үнэтэйг нь тавиулвал сайн гэдэг ойлголттой байгаад байдаг байхгүй. Тэгэхээр тэр 20 настай эмэгтэйд заавал тэр даавартай ерөндөг. Тэр нөгөө умад нь мён буюу булчингийн зангилаа үүссэн байвал тэрийг томруулахгүй тусаалтаас сэргийлэх зорилгоор тэр дааврын ерөндөгийг тавьдаг. Нөгөө өвдөлт ихтэй ихэрдгүүд баг ирүүлэх өвдөлтгүй болох зорилгоор тавьдаг гэдэг. Даавартай холбоотой бүх юмнууд давхар юм эмчилгээний зарчимтай учраас тэгэхээр эмчтэйгээ сайн ярилцаад сонголтоо бол мэдээж өөрөө хийн тийм. Тэгтээ эмч чинь үнтэйг тавьж шахаж болохгүй. Чи боломжгүй юм чинь хямдхныг үнэхээр асуудалтай хүн байгаа тэр үнтэйг тавиулах шаардлагатай байвал энийг сонгох тий. Өнөөдөр биш ч гэсэн дараачууд энийг хэрэглэх ёстой гэдгийг учрыг сайн тайлбарлаж ойлгуулах нь чухал тий. За маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр нэвтрүүлэгт маань Бундан зүрх эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Булган эмч маань уригдаа орсон байгаа. Тэгээ танаас асуугаагүй маш их асуултууд үлдсэн. Тэгэхээр та дараагийн удаа ирэхэндээ. За тэгээд манай сонсогчид бас Булган эмчээс маань асуумаар байгаа асуултууд байвал тий манай нэвтрүүлгийн бас пэйж одоо радиогийн маань пэйж хуудас руу бас бичиж илгээж болно. Тэгээд
Бундан зүрх эмнэлэг маань 104 замд байрладаг. Тэгээд булган эмчтэй маань бас холбогдохыг хүсвэл манай эфирийн утас руу бас холбогдож байгаа. Утасныхын дугаарыг аваад үйлчилгээ, эмчилгээ авах бүрэн боломжтой шүү. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээ ийнд хүргээд жаргаж байна. Эрүүл мэнд гэдэг бол бидний хариуцлага учраас хүн болгондоор бүрнээ хариуцлагатай байж эрүүл амьдралын мананд зогсцооё гэсэн ураагаар өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлүүлж байна. Тэгээд эмчтэй маш их баярлалаа. Урилгыг маань хүлээж аваад хүрэлцээрсэнд Баярлалаа. За дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай. Эрүүл амьдралын зөвлөгөө, амьдралын чанарыг сайжруулах энгийн зөвлөгөө аргыг танд хүргэлээ. Таны өдөр бүрийн эрч хүчтэй хэмнэлийг бүрдүүлэхэд бид туслая. Өөрийгөө хайрлаж эрүүл байгаарай.